хэмжээ байна. За Шигчингийн баатрыг Автомат Содоргоор шагнасан ийм зайлшгүй. 2010 ерөнхийлөгч Америкт альчлахад нь ер нь гараас нь гардаж авах гэсэн юм байдлаар хүлээж ирсэн шиг байна. Тэгэхээр Баатардаа гардуулын энэ бол энд амьдарч байгаа үнэхээр их орныхоо төлөө энэ хөгжил дэвшлийнхаа төлөө ажиллаж байгаа нийт монголчуудаа бас төлөөлөл шагнаж байгаа, та бүхний төлөөлөл шагнаж байгаа Монголын төрийн шагнал шүү. Эрige монголчуудын холбооноос дуусганы цаг болмаа. Тийм цагын дээр эцсэн одоо энэ дуусганы одоо үеийн бишээр хийж цагийн монгол улсын нэгж цагийн өрчлөлөө. Эрige монголчуудын холбоо Америкийн нэгдсэн улс Сан Франциско хот 2011 оны 3 сарын 13-нд bijээ. За баярлалаа. Нэг зүйлийг хэлье. За энэ цаг бэлэг гарлуулсан явдлыг баярлалаа. Бидний жиг их Монгол улсын өнөө бүрний түүхтийн хагаа 13 удаагийнхаа наадмыг тэмдэглэж байна. Энэ бол 2009 онд монголчууд Америкийн баруун эрхт баяр наадмаа тэмдэглэжсэн туршлагатай зөвхөн тавхны өмнөөс юундчтэй өргөмөрья. За энэ бээрийн монголчуудыг бас төлөөлөд монголчуудын холбоо Монгол нутгийн монгол зурагчид зурсан энэ зургийг та бүхэн дурсах болон үлдээе. Минтүргийн. За баярлалаа тань муу минь дүргийн. Өчигдөр ерөнхийлөгчөөс төрийн том шагнал хүлээж авлаа шүү дээ. Сэтгэл ямар вэ? Би өчигдөр ерөнхийлөгчөөс алтан гац одон гардаж авлаа. Сэтгэл сайн байна. Баярлж байна. Энэ шагналыг би өнгөрсөн жил авч чадаагүй гэж байгаа жилийн дараа авч байгаа юм. Яагаад жилийн дараа авч байгаа юм бол? Монгол явж чадаагүй нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор тэгээд ерөнхийлөгч өөрийнхөө гараар өгнө гэсэн учраас очихоор аавна гэж бодоод ажилласан чинь энэ айлчлан таарад тэгээд эрэхтэй бол гардуулж яах гэж хэлж байна. Одоо ер нь монголчуудынхаа талаар ер нь ямар ажил хийж байна? Бид нар монголчуудын холбоо одоо ингээд холбооныхоо нэгэн гишүүн болоод бусдад туслаад холбооны үйл ажиллагаа дэмжиж сая бол одоо хамгийн гол ажил бол ерөнхийлөгчийн айлчлалыг манай энд уулзалтыг зохион байгуулах одоо гол ажил байлаа. Энэ ажил маань ингээд өчигдрөөр дуусч байна. Одоо ингээд 2-7 хоногийн дараа наадам маань болно. Тэгээд наадам бэлтгэл хийн. Тэгээд иймэрхүү ажлыг монголчуудын хамтлаг хийж штэ бид нар. Би ганцаараа хийж байгаа шүү бүгд л хийж байна тий. Ер нь БР-чүүдийн монголчуудад хандаж юу гэж хэлмээр вэ? БР-ийн монголчууд хандаж одоо тэгээд ажил хөдөлмөрөө сайхан ээгээрээ сайхан амьдарцгаараа сайхан одоо баярлалаа шүү бүгдээрээ. Одоо наадам маань хаяанд буулаа тэгж хэлмээр. За танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.